Төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байдаг бөгөөд хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэн төрийн албанд томилогддог. Төрийн алба бол зөвхөн ажил биш. Энэ бол нэр төр, хариуцлага, тогтвортой амьдралын үндэс юм. Та төрийн албанд томилогдсноор тогтмол цалин нийгмийн баталгаатай ажлын байраар хангагдана. Төрийн албан хаагчид тасралтгүй хөгжих боломжтой. Таны амьдралын бүхий л үед хамгаалалт, халамж болж хамт байдаг. Таны ажил улс орны хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө байдаг тул нэр хүндтэй, бахархалтай. Иргэд та бүхнийг өөрийн мэдлэг ур чадвараа Монгол улсын хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхан, амар тайван амьдралын төлөө зориулж, төрийн албанд хамтдаа зүтгэхийг уриалъя. Иргэн та төрийн албаны зөвлөлийн CSC цэг.gov, Эмэн сайтаар зочилж, Сэлэнг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, манай байгууллагад ажиллахыг урьж байна.